Хуулийг бол үзэл баримтлалын үед дэмжиж байгаа. Ер нь бол одоо тухайн газар орон нутгийг ашиглаж байгаа Петрой Чайнагийн хувьд одоо газрын тосны хувьд аваад үзэхэд бол 40% нь Монгол Улсын засгийн газар бүтээгдэхүүн бах гэрээгээр шууд засгийн газар руу төлөвлөрүүлээ авчдаг. За эргүүлээд хуваарлахдаа орон нутагт нь бол одоо энэс бол багагүй юм ноогдож байгаа. Би тэгэхээр 16 жилийн өмнөх зүйлийг эргээд ярив. Тухайн үед ерөнхий сайд Баяр ерөнхий сайд байсан санаж байна. Би одоо тухайн үед үйлдвэрчний хэвлэл Петрой Чайнагийн одоо ажилчдын эрх ашиг нь хамгаалж цалингаа нэмүүлэх гэдэг маргаан дээр нь очиж байхад бүгдээрээ кантинерт амьдарч ирсэн. Одоо халуун зунд кантинерт амьдрна гэж бодороо та өвлөж гисэн. За тэгээ орон сууц барина гэдэг шаардлага тухайн ерөнхий сайд бол тавьж ирсэн. Тэгэхэд бол одоо хятадын тал юу гэж хэлсэн юм бэхээр Монгол улс өөрөө ноогдлоо шиг 40% байдлаар бүтээгдэхүүн бах гэрээ авч байгаагийн хувьд бас тодорхой хөрөнгө оруулалтаа хийгээд бид нар бас тодорхой тэр хэмжээнд нь хөрөнгө оруулалт хийгээд ажилчдын орон сууц барина гэж. Одоо яг манай тамсагт байж байгаа ажилчид яг орон сууцнд байна уу, кантинерт амьдарч байна уу? Энийг тодруулж асууя. Хоёрдугаар тухайн үед бол нэг $150 цалин авч ирсэн. 3 хоног ажил хаялт хийгээд энэ чинь баг хоёр улсын засгийн газрын хоорондох асуудал болоод одоо тухайн үед одоо манай Ганбаатар гишүүн бас хамт явсан санаж байна бид нэр. Даваасрын гишүүн, Болорчулан гишүүн бид чинь бөө юм болж иж тэд нэг цалингийн $300 олгож ирсэн. Одоо яг хэдэн доллар авч байгаа вэ? Тэгэхээр тэнд бас одоо халуунд нь халж хүүтэнд нь хөрж байгаа ажилчдад ихэнх нь орондын иргэд байдаг. Тэр хүмүүс одоо тодорхой хэмжээний одоо энэ орон нутагт нь хуваарлах юмнуудаас ядаж орон сууц бариад өгч ойрхон чи 200 гаруй км байгаа шүү дээ орондын төвөөс Матад гээд урагшаа. Тэгэхээр энэ орон нутагт нь хуваарлсан мөнгөөр бол тухайн бас одоо хүндэн зориулсан гэдэг байдлаар тавихгүй бол дахиад орон нутагт нь хуваарлахаар тэрийг аваачаад нэг байшин барилга янз бүрийн бусад одоо юуруудыг тараагаад тавьчих бай. Нөгөө Матад сумд одоо яг яаж ноогдлаа шиг ноогдохоор одоо энэ хуулийн төсөл дээр тавьсан үгүй гэдгийг бол хэлмээр байна. Дээрэс нь орон нутгийн ажил хүчийг нийлүүлэх гэрээгээд одоо нэг хэдэн хүмүүс нэг $1000 цаад компаниас наавангуудаа 500-ийн нөгөө 500-ийн дундуур нь цавждаг одоо нэг юм байсан хойд очиход. Тал дээр нэг хэдэн хүмүүсийг хөөрхий нэг гэр дотор ингээ хийгээ тавьдсан. Тэгэхээр одоо яг тэр ажил хүч нийлүүлэх асуудал яг юу болж байгаа вэ? Тэгэхээр энэ орон нутагт ноогдох хэрвээ орлого орж ирэх юм бол тэнд ажиллаж байгаа дорнодын иргэд, сумдын иргэд тэнд ажиллаж байгаа хүмүүст нь юу ноогдох юм? Би бол одоо хэрвээ тэр хойд одоо эрчим хүчтэй холбогдоогүй тийм байгаа үед нь яг үгээр одоо тэр сэргийгдэх эко орон сууцнууд бариад орон нутагт ноогдох одоо юу гарна. Тэгээ тэнд ажиллаж байгаа одоо газрын тосны үйлдвэр өшөөл томрох байлгүй. Тэнд ядаж нэг тохилог орон сууцнд амьдардаг болмаар байна. Одоо манай оюу толгойч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Яг нүндээ кантинер угсрал тавьдсан. Тэнд л хэдэн ажилчид одоо 15 жил амьдарч байна. Тэгэхээр энд хизээ нэгэн цагт газрын нөөц дуусна, баялаг дуусна, тэнд хот үлдэх хэрэгтэй. Эрдэнэ чиг. Тэгэхээр яг ийм бодлогоор л одоо бид нар цаашдаа одоо энэ хуулиудаа өөрчилж авахгүй бол газрын баялагын дуустдаг, тэнд хоос нь өхүүлддэг, хоос нь одоо хүнч байхгүй тийм л юм үлддэг юм үлдэхүйдэл гэдэг үднэс би энэ санаа хэллий. Асууя гэдэг үднэс энэ хуулиа хэлц хэсгийн дэмжиж нэмээд бас ийм одоо саналуудыг оруулах боломж байна уу? Өөрөөр хэлбэл орон нутагт ноогдох тэр юунд нь тухайн орон нутаг болон ажиллах хүмүүст нь ноогдлаа шиг би ажилчид хувьцаа олго гэж яриад байгаа. Өөрийнхөө одоо хүч хөдөлмөр гэрээсээ одоо тухайн үед бол 60 хоног гэрээсээ хол байдаг байлаа шүү дээ. Дорнодын ажилчид. Үндсэндээ одоо баг тэнд бол одоо гэр бүл гэдэг энэ зүйл бол тун хэцүү болдог. Тийм учраас бол би энэ талаас нь бол тухайн орон нутагт баялаг үлдэх ёстой. Энэ талд нь тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг ядаж уурхахаа хажууд орон сууцтай тохилог гэр бүлтэйгээ амьдрахын боломж олцоог л бүрдүүлэх тал дээр дийлэнхэн зарцуулагдах ёстой гэдэг үднэс энийг тодруулж асууж байна. За Соронзон болдог шүү. Хариулъя. Хууль санаачлагч. За Эрдэнэт гишүүн маш зөв асуудал өндөж байна. Одоо ер нь баг ингээ 30 гаруй жил манайд одоо газрын тос олборлоод өнгөрсөн аж үйлдвэрийн сувилгийн амнаас мэдээлэлээр бол ерөнхийдөө 3 их нийт төрний одоо төсөвт бол орлого оруулсан юм байлээ. Энэ нь болохоор л одоо бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд болон тусгай зөвшөөрлийн төлбөр, за газрын тосны одоо нөөц ашигласны төлбөр гэсэн нийт одоо дүнгээр бол 3 их нийт төрний бол төсөвт өнгөрсөн одоо 30 гаруй жилийн хугацаанд бол оруулсан юм байна. За тэгээд би тийм учраас яг суманд ордог төлбөр нь одоо юу байдаг вэ гэхээр тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10% бол тухайн суманд оруулдаг. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 20% бол аймгийн төсөвт. За тэгээд үлдсэн 70% нь улсын төсөвт оруулдаг ийм одоо хөлбөрөөр явж байгаа. Харин газрын төсний нөөц ашигласны төлбөр
Тэр чигээр бол улсын төсвөд ордог. За эндээс бол улсын төсвөөс бол 30% нь бол орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарлаж байгаа. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд. За тэгээд тэндээсээ бол 30%-ийг нь одоо газрын тосны нөөцлөж байгаа энэ нөлөөлөлд орж байгаа аймагуудын хэрвээ оруулж байгаа хувь нэмэр 1% дээш явах юм бол тэнцүү хуваарлдаг. За ингээд манай Доронтой аймаг болон Дорногов аймаг бол жил бүр нэг ойролцоогоор нэг 2.3-аас 2.4 тэрбум төгрөгийг бол одоо газрын тосны нөөцлөгийн төлбөрөөс хүлээж авдаг. За Доронтой аймаг маань бол 14 сумтай. За тэгээд Матад сум маань бол 1 сум. За Матад сумд бол тодорхой хэмжээний мөнгө хуваарлдаг иймэрхүү байдалтай байгаа. Тэгэхээр яг тухайн одоо нөлөөлөлд орж байгаа сумдын хувьд орж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ бол бас харьцангуй бага байгаамаа. Тийм ч учраас бол одоо нутгийн иргэд бол бас энэ өгөөжнүүдийг иргэдэд очиж өгөөж багваны дээр бол нэлээд эсэргүүцдэг. За дээрэс нь бид нар ч одоо ингээд газрын тосны үйлдвэр байгуулад ашиглалтанд оруулахад гэдэг хайгуул хийх гэдэг. Сумдын иргэд эсэргүүцээд байдаг. Ягаад гэхээр өмнөх одоо сумдууд нь очиж байгаа өгөөж нь бага байгаа ийм асуудал учраас энэ одоо хуулийг бол одоо зүүн бүсийн гишүүд, говийн бүсийн гишүүдтэй хамтарч одоо санаачлаад ингээд өргөмөрсөн гэдгийг бол танд бол тулгаж хэлмээр байна. За тэгээд энэ хөдөлмөр зуучийн үйлчлэгээ бол бас тэр компаниуд бол дамжиж байгаа. Гэхдээ яг одоо тодорхой ажилтны цалиндар ямар байдалтай гэдэг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Энэ дээр бол бас судалж байгаад эргээд хариу хэлье гэж бодож байна. За бусад асуудал дээр нь бол юунаас ажлын хэсгээс нэмээд хариулчих. Яг нь ер нь бол контейнерт ажиллагсад бол байгаа хэвээрээ байгаа. Тэнд бол ямар нэгэн шинээр орон сууц барьсан зүйл бол байхгүй байгаа гэж харж байгаа. За цэвэг доржийн товаан гишүүн. 4 номер ажлыг хариулъя. Ажуурлал төр эрдэс байлгийн газрын тосны бодлогын газрын дарга ашиглалаа. Яг өнөөдөр кемпийн ажилчдууд бол тохижуулсан контейнерт ажиллаж байгаа. Энэ бол салбарын онцлог. Яг гэвэл тухайн орд ашиглалт дуусаад тухайн орд дээр байгаа барилга байгууламжуудыг бүгдийг буулгаад нөхөн сэргээгээд байгалийн унган төрхөнд нь оруулж өгөөд явах хэрэгтэй байдаг. За ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд бол компани өрөөнд бол юу гэдэг спорт зал, хоолны газар, ресторан барих гэх мэтчлэн хөрөнгө оруулалтуудыг бол хийгээ явдаг. Гэхдээ эргээд нөгөө үл хөдлөх хөрөнгөний татвар эдэргээд бас нэг асуудлууд гараад ирдэг. Магадгүй сумын хэмжээнд орон сууцжуулах гэх мэтчлэн хөрөнгө оруулаад явах бас боломжууд байгаа. Гэхдээ салбарын онцлогийг та бас харгалзаж үзээсэй гэж бодож байна. За энэ хуулийн төслөөр бол тухайн сумын төсөвт бол нийтдээ 10% нь очих ёстой. Энэ ойролцоо. За хариултаа дуусгачих. 2025 оны одоо нөөц ашигласны төлбөрөөс харуул жилдээ 3.6 тэрбум төгрөг сум дээр очихоор харагдаж байна. За Эрдэнэт гишүүн тодруулъя. За салбарын онцлог гэдэг одоо тэнд хүн амьдрах байшин барьж болохгүй гэсэн юм ярьж болохгүй. Одоо тэнд очиж ажиллах гэж байгаа өнөөдөр мэрэгжил эзэмшиж байгаа залуу би эндээс 1000 км товолж очиж тэнд ажил хийнэ гэдэг байдлаар гэр бүл нь Улаанбаатар хотод байдаг байдлаар цаашаа явж болохгүй. Эрдэнэт хот ихэд одоо хот тосгоод болцсон байна шүү дээ бүхэл хөт. 100 гаруй мянган хүнт. Тэгэхээр салбарын онцлог гэдэг байдаг. За оюу толгойч гэсэн одоо тэгэх юм уу? Салбарын онцлог учраас одоо тэр хам богд суманд магадгүй 100 жилийн дараа хот байхгүй одоо бүгдийг булаад ингээ явна гэдэг ийм үзэл баримтлаар бол ярьж болохгүй гэдэг бол би хэлмээр байна. Тийм учраас тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс тэнд тоглох байртай байх ёстой. Тогтчулсан контейнер гэдэг чинь яг л одоо би бол төсөөлж байна. 10 м квадрат байрны дотор бол нэг юм сэнс тавьсан хуурай нөхцөлтэй өвөл хуурай тэнтэй. Тэгэл тийм л байгаа байхгүй. Тийм учраас бол би энийг бол одоо бүр эрс одоо энэ хэрвээ ашиглалт юу оруулах юм бол дэмжих. За өгүүлчлээ тийм ээ. Цэвэг доржийн товаан гишүүн асуултаа асууя.